яа нэг мэдрэмж хуваалцъя гэж одоо бодож байгаа. Мэдрэмж гэдэг шүү дээ. Энэ зөв юу ч биш мэдрэмж. Энэ нэг би зөв өөрийнхөө нэг юм ямар нэгэн зүйл басан зогцох чадварын ч гэдэг юм уу те. Басан зогцох энэ мэдрэмжийг хуваалцъя гэж бодож байгаа. Тэгээ би одоо өнгөрсөн түрүүчлийг ингээ харж байгаа. Түрүүчэл тэгэл одоо ингээ юм гэх цаг хугацаанд болоод байгаа гэж байна шүү дээ. Цаг хугацаанд болоод байгаа зүйлсүүдийг ажиглаад ингээ харж байгаа. Өөрийгөө л харж байгаа. За түрүүчл бол би одоо юу гэдэг те. Тэр утаа мутаа гэл яриа л те. Эсэргүүцэл энэ угаарч өглөө гэл ингээд ярьжсэн. Гэтэ өнөөдөр юу ч өнөөдөр би утаандаа басцсан гэж. Магадгүй тэр хортоо ч юм уу оргуу ч юм мэдэхгүй. Ямар ч тэр утаанд басцсан байж. Тэгээ одоо би ингээд өөрийнхөө цаг хугацаанд гэдэг юм уу те ингээд хөдөө орон нутгаар ингээд гараа явдаг. Маань цаана ажил төрлийн шаардлага ингээд явдаг. Яг ингээд Улаанбаатараас гараад налах хүрэх яг энэ агшинд бол тийм нөгөө утаагаа өгүүлж хэлдэг шүү дээ. Нөгөө би физиолог гэдэг ч юм уу тийм. Энэ зүйл нь утаагаа нэгж хэлдэг. Яагаад гэж толгой өгдөг гэж байгаа. Толгой өвддөг. Тэгээ хэсэг яваад гайг болдог тийм. Тэгээ магадгүй гэж би бодож байгаа. Тэгээ би одоо зум болвол яах юм бэ? Зум болонгууд нөгөө утаагаа нэхэд энэ бие организм тийм ээ. Тэгээ магадгүй одоо юу гэдэг энэ сэтгэл санаа тийм ээ. Энэ бүх зүйл чинь утаандаа тасцсан байна шүү дээ. Одоо зум болохоор яах юм болоо. Бас бодож байгаа. Мэдрэмж нэхэд байгаа. Тэгээ ер нь тийм басамтгай юм дөө. Би өөрийгөө гараад ямар нэгэн тийм зүйл басамтгай ийм автоматгай ч гэдэг юм зүйл бас байгаа юм байна да. Гэт өөрийгөө бас ингээд бодоол. Нэг мэдрэмж төрөд байгаа. Өөрөө ирэхгүй би физиологч энэ утаагаа нэхэд байна. Ингэж. Тэгээ одоо бүх зүйлийг л даван туулах гэдэг юм уу, дасан зохицох гэдэг юм уу. Энэ зүйл дээр ингээд ажиглаж саяхан хүртэл одоо ингээд харж байгаа тэр нөгөө юу гэдэг те. Бензинд орчлол ингээд тэр нөгөө оочроогүй энэ колонктор очингоо тийм тухгүй мэдрэмж ингээд авчирдаг одоо те. Яг нөгөө оочролдог олон цаг оочролж гэж бензин авдаг тэр зүйлдээ ингээд басцсан байгаа. Тэгээ ингээд оочроогүй очингоо тэгээ нэг дөрөв ч юм журам ч юм зөвчөөд байгаа юм шиг те. Нэг юм мэдрэмж төрөлдөг. Маш хэцүү гэдэг шүү дээ. Одоо энэ зүйл нь шалгаатай шүү дээ. Яг энэ зүйлдээ тасцсан байна. Тэгээ одоо ингээд төгжрэлт ороод явхаараа тий. Эхэндээ бол бохомддог байсан бол одоо бол төгжрэлтээ тасцсан гэдэг. Тасцсан гэж хэлээд байна. Энэ тасцсан тугаа тассан зогцох гэдэг юм. Энэ одоо мэдрэмж өгүүлээд байгаа. Одоо ингээд хөдөө орон нутгийн замд ингээд гараа явангууд яаж ч тий. Маш олон машинууд аваа ослоод ч юм ингэсэн байгаатай би ингээд таарч тий. Бүр шатаж штэ тий. Тэгээ төгжрэлтэй байсан бол тэр машин шатахгүй ч гэдэг юм уу тий. Хэцүү. Аюу хэцүү гэдэг шүү. Тэгээ энийг ойлгохгүй гэдэг шүү. Ойлгохгүй. Тэгээ би энийг мэдчихэе гэдэг. Хамгийн гол энийг мэдээд байна. Энэ дасан зогцох чадвар маш өндөр учраас магадгүй геник гэдэг шүү. Магадгүй энэ одоо програмчлсан гэдэг шүү. Бүр бидний одоо тархинд ч гэдэг юм уу. Та ялангуяа миний тархинд ч гэдэг юм тий. Програмчлсан байна. Үзэгдэл нь өөр юм байна. Аимшигтай санагдаж байгаа. Бүр гайхалтай ч юм мэдгүй. Мэдгүй гэж. Гэхдээ би мэдчихэе гэдэг байна. Хамгийн гол. Тэгсэн. Одоо тэгээд сая хэд хоног ингээд тог тасарлаа байна. Тог тасарч байна. За эхэндээ бол жоох ингээд бас жоох хангалтчихсэн тий. Харилцаа хангалтцаа. Яагаад тий. Тогныхоо мөнгийг 75% нэмсэн. Би тогныхоо мөнгийг 75% нэмээд төлөөд авах чинь яагаад ингээд хэлж ярихгүй ингээд таслаад байгаа ингээд хангалтцаад. Тэгээ сүүлдээ тасч шээ одоо. Одоо нөө тог тасарж байгаа энэ процессор би ингээд тасч байгаа байхгүй. Аимшин ингээд тасч байгаа байхгүй юу. Одоо тэгээ цаашлаа ингээд тог тасрахгүйгээр ирэх юм бол би энэ дээр бас шүмжлэлтэй хандах гэдэг шүү дээ. Яагаад тасрахгүй юм. Яагаад энэ тог ингээд хилгэлцэхгүй ингээд яагаад ингээд өгöd байгаа юм байж гэдэг. Ийм одоо хүлээлт ч гэдэг юм. Энэ оюун ухаан ч өөр юм дасамтгай байна шүү дээ. Дасамтгай. Бид ойлгохгүй гэж. Энэ нийгэм ойлгохгүй гэдэг. Энэ хүмүүс ойлгохгүй гэж. Тэгээ би мэдчихэе гэдэг. Би энийг ойлгоцсон гэдэг.
энэ тасчаад байгаа байхгүй. Тэгээ бид нар өнөөдөр ингээ харж байгаа. Би ингээд зээл төлдөг. Зээлээ төлөөд явна. Зээлгүй болчихвол айгүй хэцүү болчихдог тийм үстэй. Зээлгүй бүр огт зээлгүй бүр ингээл 5-7 хувьцаач гэдэг юм уу. Янз янзын монголчууд бүр ингээд стратегийн 55 ордоосоо бид нар бүр ингээ хувьцаа авал амар ингээ мөнгөөр ингээ хангалуун болчиход бүр энэ зүйл бүр амар гэдэг байна. Би бүр энийг бүр төсөөлж чадахгүй байна. Тэгээд өөр зээлийн дарамт байхгүй. Тэгээд өндөр хүү төлөхгүй болохоор бид нар чинь ингээ айгүй хэцүү болно гэж. Тэгээ энийг юм дассан юм даа ингээд бас магадгүй ингээ хайртай болсон ч юм. Энийг юм дасамтгаа магадгүй энэ зүйлээ донтож байгаа ч юм уу те. Айгүй эвгүй санагдаж байгаа. Ямар нэгэн зүйл ингээд болохгүй байх хэрэгтэй юм шиг те. Болж байгаа ч юм уу болохгүй байгаа ч юм мэдэхгүй гэж. Гэхдээ би мэдчихэе гэдэг. Та нар мэдэхгүй гэж. Би тэгээ одоо энэ зүйлийг ингээд ярьж. Гэхдээ би монголчууд зориулж ярихгүй юм гэж. Монголчууд биш гэдэг шүү. Бүр одоо гадаадынханд биш гэдэг шүү. Ирээдүйн хүн төрөлхтөнд зориулж яриад байгаа. Тэ. Ирээдүйн хүн төрөлхтөнд зориулж яриад. Ямар нэгэн зүйл таснаа гэдэг байна. Ямар нэгэн зүйл таснаа. Ямар нэгэн төрөл зүйл юу ч хийж магадгүй гэж. Магадгүй хэн нэгэн нохоонд ч хийж болно гэж байна. Тасна гэдэг шүү. Хүүхдээс өрөө хүүхдээсээ илүү тасна гэж байна. Сонио. Тэг хүүхдтэй боллгүйгээр тэр ямар нэгэн нохоо ч юм уу муур ч юм уу гэж амьдрна гэдэг. Энэ зүйлээ таслуулна гэж. Бүр одоо эхнэр нөхөр авах шаардлагагүй гэж. Ирээдүйд энэ хүн төрөлхтний ирээдүйд зориулж яриад байгаа шүү. Энэ миний л одоо мэдрэмж ирээдүйд гэдэг шүү. Тэгээ миний одоо 1111 гэдэг ном гаргаж. Энэ номонд гарсан байдаг. Хүн төрөлхтний ирээдүй хүнтэй адилхан байх ёстой шүү л гэж загтаж байгаа. Зүгээр нэг юм. Гэхдээ би хэлчихсэн. Ирээдүйд хүнээс өөр болно гэж. Миний одоо өөрийн зөвнөлт бол хүнээс огт өөр байна. Одоогийн энэ байгаа энэ яг одоо байгаа энэ хүмүүсээс бол өөр байна. Яагаад вэ гэж. Энэ бүх зүйл таснаа гэж. Мутацид орно гэж. Магадгүй 2 толгойтой 3 толгойтой магадгүй энэ аалч 6 үлтэй ч юм уу те. Ийм болно гэж. Гэхдээ энэ зүйл тасна гэдэг чинь. Тасна. Яагаад вэ гэж. Яагаад гэвэл тэр одоо орногоо төрж байгаа мал тэ аимшигтай байхгүй тэ. Аимшигтай юм шиг боловч бид нар тасцсан байгаа. Тасна гэдэг чинь. Тэр юутай усан мэдэхгүй гэж. Гэхдээ бид нар тэрийг уугаад тасна гэж. Тэгээ мутацид орно гэж. Энэ мутацид ороход хэвийн үзэгдэл болно гэж. Энэ бүх зүйл гэдэг. Тасна шүү. Одоо өнөөдөр бид нар ингээл юу гэдэг юм. Хаста тэр хулгайч энэ улс төрчтэй бидний боломжийг хулгайлаа яалаа гэж байгаа боловч биш ээ гэж. Бид нар энэ зүйл тасна гэж шүү. Ийм байх ёстой юм шиг гэж шүү. Энэ зүйлүүд бүгд ингээд давтагдах тусмаа бидний энэ тарих толгойн энэ оюун санаанд бид нар кодлогдно шүү. Яг архичин юм шиг. Яг тамхичин юм шиг гэж. Хэвийн үзэгдэл болно гэж. Аимшигтай гэдэг шүү. Гэхдээ магадгүй бүр заавал аимшигтай талаас нь харах хэрэггүй гэж. Бүр гайхамшигтай талаас нь харъя гэж. Тэ. Сонирн байхгүй тэ. Гэхдээ ойлгохгүй гэж. Энэ одоо энэ цагийн хүмүүс ойлгохгүй гэж. Яагаад вэ гэж. Яагаад вэ басцсан гэдгээ бүр мэдэхгүй гэж. Энэ зүйлийг. Энийг юу хэлүүлж байгаа гэж мэдэхгүй гэж. Гэхдээ энийг би мэдчихээн гэж. Энийг нөхцөл байдал хэлүүлж байгаа. Нөхцөл байдал гэдэг шүү. Ямар нөхцөл байдал? Яг одооны гэдэг шүү. Энэ нөхцөл байдал гэдэг шүү. Иймэрхүү мэдрэмж төрөөд байна. Мэдрэмж хуваалцаж байна. Тийм байх алгүй гэдэг шүү. Тэ? Тийм байх алгүй. Уу албатай гэж болно шүү. Тэ? Хин нэгэн албатай гэж байна. Гэтэ бидэрт албагүй гэж байна. Бид нар энийг мэдэхгүй гэж. Нэг ийм сонин мэдрэмж төрөөд. Энэ басах ямар нэгэн зүйл тасах гэдэг шүү. Тэ? Тэр зүйлийг магадгүй шүү дээ ингээд банк тохиолдож байдаг ийм зүйл шиг ингэж харагдуулах ч гэдэг юм ойлгодуулах ч юм. Ийм зүйл бол магадгүй зүгээр дадал зуршил мэтэр үзэгдэх. За тэгээ үүнээсээ одоо итгэл үнэмшил төрөх. За магадгүй тэгээд энэ зүйл нь баг шашин болох. Магадгүй эрх мэдэл болох. Гэтэ энэ тасах гэдэг чинь энэ нь бол хүлээмжшүүлэлтээс өөр зүйл гэдэг чинь.
хүлэмжшүүлж өөр зүйлээ. Гэхдээ яг тэр шиг гэдэг шүү дээ. Ойлгохгүй гэдэг шүү дээ. Маш хэцүү гэдэг шүү дээ.